Иргэмжтэй та бүхэнд орой мэнд хүргэе халуун сэдв томч хөтөлбөр эхэлж байна. Анхаарал хандуулна. Авилгатай тэмцэх газар удирж байгаа 2013 онд хийсэн ажлаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Авилгатай тэмцэх газрын судалгаагаар авилгын түвшин тэг 165% буюу өмнөх оноос тэг 102%-аар өссөн үзүүлэлттэй гарч байгаа юм. Тэгэхээр өнөөдөр Монголд байгаа хамгийн том асуудал бол төрийн хүнд суртал авилга гэдэг зүйлийг судлаачид дуу нэгтэйгээр нэрлэдэг. За шинжлэлийн засгийн газарч гэсэн байгуулагдсан цагаас ерөнхий сайд засгийн газрын тэргүүн улсын хурлын эндэр дээрээс үг хэлэхдээ ардчилсан засаг бол авилгалын арга байна гэдэг нүгийг хэлсэн. Тэгвэл энэ үгэндээ хэрхэн яаж хурж ажиллаж байна вэ гэдгийг тоо судалгаа графикууд бол харуулж байна. Өөрөөр хэлбэл олон улсын хөндлөнгийн байгууллагын судалгаа, за авилгатай тэмцэх газрын хийсэн судалгаануудаас бол бид энэ хүү дүгнэлтийг бол бас хийж болохоор байгаа юм. Өнөөдөр энэ талаар асуудлыг халуун сэдвээр бол хөндлөх юм. За өнөөдөр авилгатай тэмцэх газраас улирж байгаа 2013 онд ямар ажлууд хийсэн бэ гэдэг тухай мэдээлэл өглөө. За тэрнээс гадна энэ жил авилгалын гэмт хэргийн илрүүлэлт бол бас нэлээд сайн байлаа гэсэн ийм дүн мэдээг бол өгч байгаа юм. За үүнээс өмнө бид нар нэг мэдээллийг бол бас анзаарч харах ёстой. Олон улсын Transparency International гэж авилгалын индексийг, олон улсын индексийг бол тогтоодог ийм олон улсын байгууллага байдаг. За энэ байгууллагын гаргасан тоо дүн мэдээгээр бол бусад улс орнууд авилгалын индексийн чиг баримжааг бол авч ингэж энэ тоо баримжаанд бол итгэж ингэж явдаг. За олон улсын Transparency International байгууллагын гаргасан дүн мэдээгээр бол өөрөөр хэлбэл одоогоос 3-7 хоногийн өмнө нэгэн дүгнэлтийг мэдээллийг бол хийсэн байдаг. За үүн дээр Монгол улс хаана явна вэ гэдэг асуудлыг авч үзэх юм бол өнгөрсөн 2012 онтой харьцуулах юм бол 2012 онд бол Монгол улс 147 орныг авилгалын индексээр жагсаахад 94 дугаар байранд орж байсан бол 11 байраар урагшилж, өөрөөр хэлэх юм бол авилгалын индексээр 2013 оны хувьд бол 83 дугаар байранд орсон ийм амжилт бол байгаа юм. Үндсэндээ урагшлах тусам бол авилга багатай орны тоонд орно, хойшлох тусам авилга ихтэй орны тоонд ордог ийм дараалтаагаар авилгалын индексийг бол олон улсын Transparency International байгууллага тогтоодог юм а. Тэгвэл энэ тоо дүнтэй зүгээр өнгөц харахад авилгатай тэмцэх газрын гаргаж байгаа дүн бол бас зөрж байгаа юм шиг ийм дүгнэлт бол харагдана. Яагаад гэвэл авилгатай тэмцэх газрын зүгээс бол хийхдээ энэ жил тэг 165% буюу өмнөх оныхоос тэг 102%-аар авилгын үзүүлэлт бол өссөн байна гэж байгаа. Тэгэхээр энийг ямар байдлаар ойлгох ёстой болж байна гэхээр задлаад аваад үзэх юм бол авилгатай тэмцэх газар гэдэг бол энэ жил авилгын хичнээн гэмт хэрэг үйлдэгдсэн, хичнээн дээр нь ямар нэгэн шийтгэл оногдуулсан гэдэг юм уу, ямар байдлаар асуудлыг шийдвэрлсэн бэ гэдэг нь тоо мэдээллүүдийг өгч байгаа юм. Тэгэхээр эндээс хэд хэдэн зүйл тодорхой болно. Энэ жилийн 187 эрүүгийн хэрэгт нийтдээ 400 хүн с сэжигтнээр бол яллагдагчаар татагдан шалгагдсан нь за өмнөх оны мөн үеийнхээс 36.5%-аар өссөн байна гэсэн мэдээлэл хэлж байна. За энэ нь юу гэхээр Монгол улс дотроо авилгатай тэмцэх газрын хийж байгаа үйл ажиллагаа бол өмнөх жилийнхаас бол энэ хэмжээнд бол эрс идэвхжижээ гэсэн үг. Тэгэхээр авилгын гэмт хэргийн илрүүлэлт сайжирна гэдэг бол өөрөө авилгын дотоод авилгатай тэмцэх газрын хийсэн судалгаагаас харах юм бол авилгалын индекс нь өсчихсөн юм шиг ийм дүн мэдээллийг бол харуулж байна гэсэн ийм ойлголтыг эндээс авч болохоор байгаа юм а. За энэ жил 2013 оны хувьд бол бас нэг онцлогтой байсан. Өөрөөр хэлэх юм бол сонирхлын зөрчлийн тухай хууль бол үйлчилж эхэлсэн. Төрийн албан хаагчид төрийн албанд орохдоо сонирхлын зөрчлийн мэдүүлгийн хуудас бол бүгэлдэг болсон. За тэрнийхээ дараа тэр сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудад оролцохгүй гэдэг юм уу, тэр хуулийн зохицуулалтын дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Зүгээр нийгмийн зүгээс янз бүрийн шүүмжлэл бол байсан нь үнэн. Сонирхлын зөрчлийн тухай хууль хаана явна вэ? Сонирхлын зөрчлийн тухай хэрхэн яаж үйлчилж байна вэ гэдэг дээр авилгатай тэмцэх газар өнөөдөр бас тодорхой хариултыг өглөө. За сонирхлын зөрчлийн хууль хөдөө орон нутагт бол хэрхэн яаж хэрэгжсэн бэ гэдэг дээр бас гол анхаарлаа хандуулсан юм. Орон нутагт энэ сонирхлын зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт бас төдийлөн
сансанд хүрэхгүй байгаа. Ягаад тэгэхээр орон нутагт одоо бас авилгатай тэмцэх газар хурж ажиллана гэдэг бол зардал төсвийн хувьд одоо цаг хугацааны хувьд бас асуудал бол үүсэж байгаа. Нийтдээ 47 мянга гаруй мэдүүлэг гаргаж байгаагаас 60% нь буюу 28 мянга гаруй нь орон нутагт байжээ. За орон нутагт бол та бүхэн бас мэдж байгаа сумын нөхцөл сонирхлын зөрчилтэй гэж ойлгохгүй нөхцлүүд бол маш их үүсдэг. Зүгээр сумын одоо иргэд олон нийтийн зүгээс энэ асуудлыг бас анхаарч авилгатай тэмцэх газарт мэдээлэл өргөдөл гомдлын тоо бол энэ жилийн хувьд бас нэлээд ихээхэн тавигдж байгаа. Авилгатай тэмцэх газараас өнөөдөр танилцуулсан зарим тоо мэдээллүүдийг бас хүргэе. За энэ онд тус газараас бол 187 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. За үүнээс 135 буюу 72.1%-ийг нь ондоо багтаан шийдвэрлсэн байна гэсэн мэдээлэл өгч байна. За харин авилгын хэрэгээс үүдэн учирсан хохирол 85 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 47 тэрбум төгрөгөөр давсан юм үзүүлэлт юм. За авилгад өртөх эрсдэл өндөртэй салбаруудыг бол бас зарласан. 2013 оны байдлаар эрүүл мэндийн сайд эрхлэх асуудлын хувьд бол тэг 144%, за байгаль орчин ногоо хөгжлийн сайдын асуудал тэг 142%. За энэ тоог яаж ойлгох ёстой вэ гэхээр тэг 144 гээд эндээс нэг рүү тэмүүлэх тусам авилгын одоо үзүүлэлт бол эрсдэлтэй буюу ихсэж байна гэсэн үг. За буурах тусам одоо тэг рүү дөх тусам тэмүүлэх тусам бол багасж байна гэсэн ийм ойлголтыг авч болох юм. За хувилбар хөдөө аж ахуйн эрхлэх асуудлын хувьд бол тэг 138. За барилга бот байгуулалтын сайд эрхлэх асуудлын хүрээнд тэг 138%. За зам тээврийн сайд эрхлэх асуудлын тэг 137, боловсрол шинжилгээ ухааны сайд эрхлэх асуудлын хүрээнд тэг 135 гэсэн. Өөрөөр хэлбэл авилгад өртөх эрсдэл өндөртэй салбаруудыг салбарын одоо сайдны одоо харьяалалаар бол ингэж илэрхийлж үзүүлсэн байгаа юм. За авилгад өртөх эрсдэл багатай салбаруудыг эсрэгээр нь үзүүлье. 2013 оны байдлаар хөтөлбөрийн сайд эрхлэх асуудал тэг 128, за гадаад харилцааны сайд эрхлэх асуудлын хүрээнд тэг 130, за хууль зүйн сайдын эрхлэх асуудал тэг 130, эрчим хүчний сайд эрхлэх асуудал тэг 132, за эдийн засгийн хөгжлийн сайд эрхлэх асуудлын хүрээнд бол тэг 132 гэсэн ийм тоонуудыг бол үзүүлж байгаа юм. За авилгатай тэмцэх газрын зүгээс хийсэн судалгаа шинжилгээний дүн дээр гарч байгаа тоонууд гэдгийг бол дахин давтаж сануулахыг хүсэж байна. За дараагийн мэдээллийг үзүүлье. Тэгэхээр авилгад өртөх эрсдэл өндөртэй аймаг энэ бол орон нутгаар гаргасан байна. За 2013 оны байдлаар Завхан тэг 154, Хөвсгөл тэг 147%, Улаанбаатар хот тэг 145%, Баян үлгий тэг 144%, за Сэлэнг тэг 142% гэсэн ийм үзүүлэлттэй байгаа бол эсрэгээр авилгад өртөх эрсдэл багатай аймагуудыг бол бас гаргасан байна. 2013 оны байдлаар Сүхбаатар аймаг тэг 123%, Архангай аймаг тэг 127%, Өврөнгө аймаг тэг 131%, Болгон аймаг тэг 131%, за Говьалт аймаг тэг 131% гэсэн ийм үзүүлэлтийг тоо мэдээллийг авилгатай тэмцэх газраас гаргажээ. За авилгын эдийн засгийн үр дагаврын үзүүлэлт 2013 онд тэг 155 гарсан байгаа нь 2011 оныхоос бол тэг 103 пунктээр өссөн дүнтэй байна. За авилгын эдийн засгийн үр дагаврын үзүүлэлтийг бол та бүхэнд үзүүлж байна. Эдийн засгт үзүүлж байгаа хохирлын хэмжээг бол бас үгээр илэрхийлж байна гэсэн үг. За 2013 онд тэг 102 гарч байгаа нь улсын нэгдсэн төсвийн зарлагын 2% тэнцэх хэмжээний хохирлыг авилгын хэргийн улмаас учирсан байгаа нь бол өмнөх судалгааныхтай ижилхэн ийм дүнтэй байна гэсэн ийм мэдээллийг үзүүлж байна. За сонирхлын зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэн жил гэдгийг түрүүн тодтогч хэлсэн. За хоёрт нь хэлэх гэж байгаа юм гэвэл хангалтгүй үнэлгээ авсан учир шалтгааныг бол бас авилгатай тэмцэх газраас бид тодруулж асуулаа. Өөрөөр хэлбэл авилгал ихтэй гэсэн энэ харьяалалд салбарын сайдраар багтж байгаа, за орон нутгаар багтж байгаа энэ асуудлыг тодорхойлохдоо ямар одоо шалгуур үзүүлэлтийг баримталж, за ямар загвараар бол бас гаргасан бэ гэдэг ийм тодорхой асуултыг бол тавьсан юм а. За юу гэж хариулсныг үзүүлье. За үүнд юу нөлөөсөн юм бэ? Өөрөөр хэлбэл авилгын эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллагууд хэрэгжүүлэхэд ямар хүчин зүйлүүд таарах үнэлгээ авахд хүргэсэн юм бэ гэхээр үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй. Худалдаа авах ажиллагаатай холбоотой мэдээлэлүүд. Өөрөөр хэлбэл худалдаа авах ажиллагааны явцад ямар аж ахуй нэгж байгууллага ямар үндслээр шалгарсан, эсвэл шалгараагүй гэдэг үндслүүдэд ил тод мэдээлдэггүй. За авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааныхаа төлөвлөдөг боловч түүнийг хэрэгжүүлэх төсвөө хангалтгүй хэрэгжүүлдэг. За мөн ажилтнууд нь өөрөөр хэлбэл энэ байгууллагын салбарын ажилтнууд авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байгаа ер нь хангалтгүй үнэлдэг. Удирдлагын хүсэл эрмэлзэл өөрөөр хэлбэл авилгын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
хүсэл эрмэлзэл, сул, ажилтнуудын ур чадвар хангалтгүй байгаатай холбоотой байгаамаа. Авилгатай тэмцэх газраас гаргасан зарим тоо мэдээллүүдийг бас дахин танилцуулъя. За бүсээр нь авч үзэх юм бол Улаанбаатар хотод нийт хэргийн 60% нь, за хөдөө орон нутагт 40% нь буюу 75 хэрэг бол гарсан байна. За энэ нь хөдөө авилгын хэрэг нэмэгдсэнийг бол илтгэж байна гэсэн юм дүгнэлтийг авилгатай тэмцэх газраас хийж байгаа юм байна. Тухайлх юм бол түрүүнд дурдсанчлан Сэлэнг, Хөвсгөл аймагуд авилгын түвшнээр бол бусад аймгаас өндөр үзүүлэлттэй гарч ия гэсэн ийм мэдээллийг өгч байна. За өнөөдөр авилгатай тэмцэх газраас мэдээлэл өгөх үеэр оны одоо тайлангаа тавих үеэр бол сэтгүүлчид бас маш тодорхой хэрэгүүдийн талаар бол сонирхож асуусан. Тухайлх юм бол газрын 8 гэдээ бид нар бүгдээрээ ярьдаг. Гэтэл яг газрын 8-аатай холбоотой авилгын гэмт хэрэгээр одоо ял сонссон байдаг юм. Ямар нэгэн хариуцлага шийтгэл хүлээсэн байдаг юм. Тийм мэдээллүүд нь бол тун ховор яваад байдаг. За энэ газрыг бол тэр одоо албан тушаалтан байхдаа тэрэнд ингээ зарчихсан гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нийгэмд бол асар их яриануд байдаг боловч яг энэ яриаг бол хагалсан ийм зүйл байдгүй. Авилгатай тэмцэх газар бол үүн дээр хариулт өгөх тодорхой субъект мөн үгүй л мөн энэ ч үүднээс өнөөдөр авилгатай тэмцэх газраас газартай холбоотой асуудлууд дээр ер нь шалгагдж байгаа ямар албан тушаалтнууд байна вэ гэсэн ийм зүйлийг тодрууллаа. За энэ асуудал дээр яг үгээр янз янзын мэдээллүүд яваад байгаа. Одоо жишээлбэл газрыг худалдсан гэдэг юм уу, зарсан газрын албаны холбогдох улс орнтой асуудал шалгаж яана гэсэн мэдээлэл нэлээд гарсан олон нийт рүү. Бид яг үгээр хуучин асуудлын шийдвэрлэгдээд дууссан байгаа зарим хэрэгээс өөрөөр хэлбэл бэлэгдэд холбогдох хэргийг тусгаарлаад аваад үлдсэн, өөрөөр хэлбэл гадшаа явчихсан байсан учраас тухайн хэргийн шийдвэрлэх үүднээс бэлэгдээ хэргийг тусгаарлаад аваад өгсөн байсан. За энэ хүний хэрэг дээр холбогдуулж зарим нэгэн гомд чирэгдэл ирсэн. Энэ асуудлуудыг шалгаад ер нь он гараад бол асуудлыг бас бид нар шийднэ. Энэ хэрэг бол шалгадаад явж байгаа. Авилгатай тэмцэх газар дээр тодорхой улс төрчдийн нэр бол бас очсон байдаг. Улсын хурлын гишүүн тэр авилгатай тэмцэх газар дээр шалгуулж байна. Улсын хурлын гишүүн энэ авилгатай тэмцэх газар дээр шалгуулж байна гэдэг. Нөгөө эрхмүүд нь болохоор нийгэмд мэдээлэл өгөхдөө сэтгүүлчдэд ярихдаа намайг шалгаж байгаа зүйл байхгүй, авилгатай тэмцэх газараас ямар нэгэн бичиг ирээгүй байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар мэдээлэл өгч одоо олон түмнийг бол төөрөгдүүлдэг. Мэдээж хэрэг үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа хүн болгон өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ ч үүднээсээ бол асуудлыг хүлээж авч ойлгож болох юм. Тэгэхдээ яг тухайн хэргийг шалгах ёстой гол субъект нь хэн бэ? Гол одоо тэр хариултыг үнэн бодиттой зөв мэдээллийг өгөх ёстой, асуудлыг хариуцж байгаа байгууллага нь хэн бэ гэдэг үүднээс асуудлыг авч үзэх юм бол авилгатай тэмцэх газараас нь тодорхой мэдээллүүдийг авч болох юм аа. За улсын хурлын гишүүн Отгон Баяртай холбоотой хэргийн талаар бол өнөөдөр бас авилгатай тэмцэх газараас бол тодорхой мэдээллийг өгсөн. Гэхдээ энэ хэрэг бол шалгагдж байгаа учраас яг хэргийн явцын талаарх тодорхой мэдээллийг бол өгөх боломжгүй гэдэг нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлэх юм бол авилгатай тэмцэх газар дээр улсын хурлын гишүүн Отгон Баяр шалгагдж байгаа юу үгүй юу гэсэн юм нийгэмд таамаг маягийн мэдээллүүд бол яваад байсан. Нэг талаас шалгагдж байгаа гэдэг, нөгөө талаас үгүй гэдэг юм няцаадаг. Үүн дээр ямар хариултыг өнөөдөр аль биесээр өгсөн бэ гэдгийг үзүүлье. За Отгон Баяр гишүүнтэй холбоотой хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдж байгаад одоо манай дээр ирээд нэг 20 орчим хонж байна. За энэ асуудлыг бол өмнө нь та бүхэн мэдж байгаа тодорхой хэмжээгээр одоо ахуул авах гэж бусдыг дарамтлсан гэдэг юм уу, янз бүрийн асуудлаар нэлийн мэдээлэл бас нийт цацагдсан. Тэр мэдээллийнхаа хэмжээнд цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтуудыг хийгээд ингээд цаашид шалгахад харьяаллын асуудал дээр манай харьяаллын холбогдлолтой одоо гэмт үйлдэл гарсан гэдэг үндслээр хэргийг одоо мөрдөн байцах газраас, улсын мөрдөн байцах газраас манай авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцэд ирүүлсэн байгаа. Тэгэхээр энэ холбогдох шалгалтууд бол мөрдөн байцлын шатанд явагдаж байгаа. Тийм учраас одоо тэр үнэтэй холбоотой гэдэг юм уу, тэр хүний үйлдэлийн талаар тодорхой баримтуудыг бол бас та бүхэнд хэлэхэд бас болохгүй. Баярлалаа. Манай улсын авилгалын индексийг, авилгалын түвшинг бол маш олон одоо гадны бас байгууллагууд бол судалсан байдаг. За гадны байгууллагуудын судалсан судалгааны дүнгуудээс бол бас та бүхэндээ зарим нэгийг танилцуулъя гэж бодож байна.
Манай улсад авилгын түвшнээр тэргүүлдэг хүн суртал хамгийн ихтэй гэдэг энэ салбаруудыг нэрлэх юм бол газрын алба, за эрүүл мэнд, боловсролын салбар гэж Америк нэгдсэн улсын Азийн сангийн судалгаанд онцолсон байдаг. За хөндлөнгийн хараат бус судалгааны хүрээлэнгээс ч гэсэндээ бас газрын албаны авилгалын түвшин юунаас болоод ийм өндөр байдаг юм бэ гэдэг энэ судалгааг бол бас хийсэн. За тэр судалгааныхаа тайлан бол танилцуулах үед нь бид та бүхэндээ халуун сэдвийн хөтөлбөрөөр бол бас хүргэж байсныг дахин сануулъя. За харин Америк нэгдсэн улсын Азийн сангийн судалгаанд онцолсон газрын алба, эрүүл мэнд, боловсролын салбаруудыг бол онцолж гаргаж ирсэн. За тиймээс энэ салбаруудыг гэрэлт гаргах цаг нь болсон гэдэг нь бол судалгааны дүнгээс маш тодорхой харагдаж байгаа юм. За харин авилгатай тэмцэх газраас бол энэ салбаруудын бохирыг хусахын тулд ирэх онд бол нэлээд олон бас ажлыг төлөвлөсөн байгаа тухайга өнөөдөр бол бас мэдээлсэн гэдгийг танилцуулъя. За нийтдээ энэ жил авилгатай тэмцэх газар 2013 онд 225 албан тушаалтанд хариуцлага тооцоолсон гэсэн ийм том мэдээллийг бас өглөө. Үүн дээр үүнийг дотор нь задлаад аваад үзэх юм бол 26 хүнийг нь ажлаас халсан, 22 хүнийг албан тушаалд бууруулж, 94 хүний цалинг 30%-аар 3 сарын хугацаанд бууруулах арга хэмжээг тус авжээ гэж. Тэгэхээр өнөөдөр манай зүгээр авилгын гэмт хэрэгтэй тооцож байгаа хариуцлагын тогтолцоо, хариуцлагын энэ одоо ялын бодлого маань хэр зэрэг оновчтой байна вэ гэдэг асуудлыг аваад үзэх юм бол туйлын одоо учир дутагдaltaй байдгаа гэдэг ийм зүйлийг судлаачид дэртээдэргүй хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол улсын төсвөөс өчнөө хэмжээний хэдэн тэрбум төгрөг идчихсэн байхад 2-3 жилийн ял сонсдог байх жишээ нь. Гэтэл жирийн иргэн болохоор хүний халаас суулсныхаа төлөө 10 жилийн ял сонсдог, 5-6 жилийн ял сонсдог ийм харьцангуй нийгэмд учруулж байгаа хор хохирол холбогдлыг нь боддоггүй ийм эрүүгийн одоо орчин нөхцөл, эрүүгийн хууль бол өнөөдөр бол үйлчилж байгаа маа. Энийг бол даруй өөрчлөх шаардлагатай гэсэн ийм саналыг засгийн газраас гаргасан. За хуулийн төслийг бол бас өргөн мэдүүлсэн ийм байдалтай байгаа. За дараагийн нэг хүрэх гэж байгаа мэдээлэл бол өнөөдөр авилгатай тэмцэхийн хууль, авилгын эсрэг явагдаж байгаа энэ бүхэл ажлууд дотор бас хоорондоо зөрчилтэй гэдэг юм уу? Хоорондоо маргаантай гэдэг юм уу, ийм асуудлууд бол бас байдаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол авилгатай тэмцэх газраас энэ онд эрүүл үүсгэн шалгасан 187 хэрэгээс бол 43 хэргийг нь яллах ийм одоо дүгнэлт үйлдвэрлэхээр прокурорт шилжүүлсэн байдаг юм байна. Гэтэл 41 хэргийг нь прокурор бол хэрэгсэхгүй болгосон. За 39 хэргийг шалгаж байна гэсэн ийм дүн мэдээлэл өгч байна. Өөрөөр хэлэх юм бол авилгатай тэмцэх газраас 44 хэргийг энэ бол авилгалын гэмт хэрэг мөн байна гэсэн ийм дүгнэлтийг үйлдээд яллах дүгнэлтийг үйлдвэрлэхээр прокурорт хүсэлт өргөхөд прокурор тэрийг энэ бол гэмт хэрэг биш байна гэхэлэр прокурор авилгатай тэмцэх газар хоёрын хооронд яг асуудлыг яаж зохицуулах юм бэ гэдэг юм хууль эрхийг зүүн орчин бол бас ойлгомжгүй гэдэг юм. Эсвэл хуулийг одоо нэг ойлголттой болгох ийм шаардлага бол байна гэдэг нь энэ тоо мэдээлэлээс бол харагдаж байгаа юм. Авилгатай тэмцэх газар ажил хийгээд явуулдаг. Гэтэл прокурор дээр очиод энэ бол авилгын гэмт хэрэг биш байна гэдээ хэрэгсэхгүй болгож байна. Тэгэхээр энэ өөрөө бас нэгийг хилж байгаа болов уу гэж бодогдож байна. За нийслэлийн прокурор дээр маш олон одоо хэрэгүүд бол хэрэгсэхгүй болоод ингэж цуслагдсан байдаг. Өөрөөр хэлбэл авилгатай тэмцэх газраас нийслэлийн прокурорт маш олон хэргийг яллах дүгнэлт үйлдвэрлэхээр хургуулсан. За гэвч нийслэлийн прокурор энэ бол авилгын гэмт хэрэг биш байна гэдэг ингээд яллах дүгнэлт үйлдэлээс бол татгалзаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байж байгаа жишээ нь. Яг энэ тохиолдолд авилгатай тэмцэх газар тэдгээр хэрэгүүдийг дахин одоо сэргээж байдаг юм уу? Дахин одоо шалгахын боломж болцоо, хуулийн боломж болцоо байдаг юм уу гэдэг асуудлыг өнөөдөр бас хөндөж тавилаа. За энэ дээр яг үгээр бид нар ганцхан хариултыг л өгнө. Бид эрүүгийн гэмт хэрэг үүсгэж тухайн хүмүүсийг бас шалгасан. Тэгээд холбогдох үйлдэлүүд нь өөрөөр шалгагдсан үйлдэлүүд нь гэмт хэргийн шинжтэй байна гэдэг утгаараа ялах дүгнэлт үйлдвэрлэх прокурорын байгууллагаас шилжүүлсэн. Прокурор маань одоо тэр үйлдэлүүдийг эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж хэрэгсэхгүй болгочихсон. Ийм л асуудал байна. Тэрнээс бол энэ дээр одоо жишээл сэргээс шалгах эрх нь бол прокурор байж идэг. Өнөөдөр Монгол Улсын иргэн байшин хуулиар хэрэгсэхгүй болсон хэрэгтэй холбоотой асуудлыг цааш нь сэргээх үү яах вэ гэдэг нь дараагийн шатны прокурорын гаргах одоо эрхийн хэмжээ байдаг. Тэрнээс манайх бол нэгэн прокуророор шийдэгдсэн хэрэг дээр дахин санал гаргах ч юм уу, эсвэл тэрийг сэргээ шалгая гэдэг юм уу, эсвэл прокурорын байгууллагын гаргасан шийдвэрт өөрөөр хэрэгсэхгүй болсон шийдвэрт та нар одоо хэрэгсэхгүй болох асуудал чинь буруу шийдсэн байна. Тийм учраас энийгээ дахиж сэргээ шалгаач гэсэн ийм санал өгөх эрх байдаггүй хуулиараа. Тийм учраас яг бид нар мэдээлэл болгож та бүхэнд наад хэрэгүүдэж өгсөн байж байгаа. Олон улсын байгууллага буюу Transparency International байгууллагын гаргасан судалгаа харахад Монгол улс 2012 онтой харьцуулахад 94-р байранд 147 орноос 94-р байранд жагсчихсан бол 2013 онд 83-р байр болж урагшаа 11 байраар бол урагшилсан ийм амжилттай явж байна.
Гэхдээ авилгатай тэмцэх газрын зүгээс хийсэн тоон мэдээллүүдээс аваад үзэх юм бол авилгад холбогдох, авилгыг авах өгөх энэ хандлага бол нэлээд ихссэн гэсэн ийм дүн мэдээг бол харж болохоор байна. За манай улсад нөгөө талаас авилгын хэрэгт холбогдогчдын тоо бол буурахгүй байгаа болон авилга өгөх, авах энэ хандлага бол нэлээд нэмэгдсэн. Энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүс ихэнх нь төрийн үйлчилгээний албаныхан бол байна гэсэн ийм дүгнэлтийг бол хэлж байна. За улс төрийн албан хаагчдын учруулсан хохирлын мөнгөн дүн өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй одоо өндөр буюу дээд түвшний авилгад бол хамаарагдж байна. Энэ онд нийтдээ 35 улс төрийн албан хаагч авилгын хэрэгт бол үндсэндээ шалгагдсан байна гэсэн бас нэгэн мэдээлэл өгч байна. За түрүүн хэлсэн тоо мэдээлэл, түрүүн хэлсэн бас нэг дүгнэлтийг бол авилгатай тэмцэх газрын жил гэсэндээ үндсэндээ хүлээн зөвшөөрч яг бол авилгатай тэмцэх үйл ажиллагаа явуулахад хуулийг одоо нэг мөр ойлгохгүйгээс болоод процедурын хувьд хэргийг шалгаад яллах дүгнэлт үйлдүүлээд ингээд явах энэ хуулийн үйл ажиллагаа явагдаж мөчид байгууллагууд хоорондоо бол бас ийм маргаан гарах ийм бол асуудал байна гэдэг дээр авилгатай тэмцэх газар өөрийн байр суурийг илэрхийлж байна. Эндээс юу харагдж байгаа гэхээр авилгын эсрэг нь хууль тогтоомжийг илүү одоо боловсронгуй болгож за бас дахиж нэг эргэж харах бол цаг болсон юм биш үү гэсэн ийм дүгнэлтийг бол хийхэд бас буруутгааргүй болж байгаа шүү гэнэ. Ингээд гэмтэрэг шалгахад хүндрэл гардгаа гэсэн мэдээллийг авилгатай тэмцэх газар юу гэж хэлснийг үзвэл. Шалгах ажиллагааны процедурын хувьд бол бас тодорхой хэмжээгээр хууль эрх зүйн орчны хувьд жоохон зовлонтой юм бий. Бид өнөөдөр эрүүгийн гэмтэргийг шалгах явцдаа тухайн гэмтэрэг үйлцгийг этгээдтэй холбогдуулан яллах цагаатах нотлох хуримтыг цуглуулах тийм эрхөхийн субъект. Тэр хэмжээндээ одоо нотлох хуримтаа цуглуулад тухайн гэмтэргийн үйлдэл нь гэмтэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзэж асуудлыг шилжүүлдэг. Прокурор маань яах вэ гэхээр тэр шүүхрээ авч ялах дүгнэлт үйлдвэрлэх ийм одоо үүргийг үндсэн хуулийн бус хууль тогтоомжоор хүлээж явж байгаа. Тэгэхээр энэ хооронд дээр бол бас нэг одоо гэмтэргийг мөн биш гэдэг тал дээр нь бол тодорхой хэмжээгээр хуулийн хувьд бол бас нэг жоохон тийм маргаа үүсэх ийм юм бол яг одоо амьдрал практикээр байгаад байгаа. Авилгатай тэмцэх газраас хийсэн мэдээллүүдийг өнөөдөр халуун сэдв хөтөлбөрөөр тоомилж үзүүллээ. За эцэст нэг дүн мэдээ тоо мэдээллийг бас өгөхийг хүсэж байна. Энэ онд авилгатай тэмцэх газраас 187 одоо эрүүгийн гэмт хэрэгт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа бол явуулсан. За үүнээс 135 буюу 72.1% одоо 1%-ийг энэ ондоо багтаан шийдвэрлсэн гэсэн мэдээллийг бол өгөөд байна. За харин хавилгын хэрэгээс үүдэж одоо учирсан хохирол бол 85 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос бол 47 тэрбум төгрөгөөр бол бас ихссэн ийм одоо үзүүлэлт юм а гэдэг мэдээлэл өгч байна. Эдгээр бүхэл мэдээллүүдээс ингээд хараад мэдээллийг харахаар нэг зүйл бол ажиглагдаж байгаа. Юу гэхээр авилгатай тэмцэх энэ тэмцэл гэдэг юм авилгын одоо гэмт хэргийн илрүүлэлт нэлээд сайжирж байгаа ийм чиглэл рүү явж байгаа юм байна. Ийм хандлага бол бас байгаа юм байна гэдэг ийм дүгнэлтийг бол хийж болохоор байгаа. Гэхдээ энэ дээр бол бас нэгэн учир шалтгаан байгаа гэдгийг бол үүсгэх аргагүй юм. Юу гэхээр 2012-2011 онтой харьцуулахад засгийн эрх бол солигдсон. Өөрөөр хэлэх юм бол эрх баригч нам болоод солигдсноор бас авилгатай тэмцлийн гол одоо бол бас хөдөлгөгч хүч нь бол өөр улс төрийн одоо ямар хүсэл сонирхол ирмэлзэл байна гэдэг дээр бол гол нь суурилж явагддаг ажил. За энэ чүүднээсээ 2013 онд бол авилгын одоо гэмт хэргийн илрүүлэлт энэ тоо мэдээллүүд бол ингэж өссөн байж болохыг бол бас үүсгэх газаргүй юм а. Ингээд авилгатай тэмцэх газраас 2013 оны ажлын тайлангаа тавьсан талаарх мэдээллийг өнөөдөр халуун сэдв хөтөлбөрөөр та бүхэнд онцолж хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа. За хөтөлбөрийн төгсгөлд Eagle цэгийн сайт тавигдсан мэдээллээс бол танилцуулах гэж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун айрамдаа бол зарлаагүй дайн дэгдэж болзошгүй тул өндөр сонор сэрэмжтэй байхыг бол уриалсан тухай мэдээлэл манай Eagle цэгийн захин хуудсанд бол нийтлэгдсэн байгаа. За тэрээр цэргийн 526 дугаар ангид очин одоо зочлох үеэрээ бол зарлаагүй дайн хизээ гарч болох тул байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг үүрэг даалгавар болгосон байна. За Америк нэгдсэн улс болон Өмнөд Солонгосын албан ёсны төлөөлөгчид Хойд Солонгосын дээд удирдлагын байдал тогтворгүй байгаа тухай нэг бус удаа бол мэдэгдэж байсан. За энэ тухай Хойд Солонгосын улс төрийн 2 дахь нөлөө бүхий хүн бөгөөд за Ким Чен Уны ах Чансон Тэкийг цаадлсан хэрэг гихжилж байна. За энэ бүгдээс тус улсыг ялангуяа армийг дотоодын хямралаас бол холдуулахын тулд Ким Чен Ун нь
өдөөн хадгалгааны үйл ажиллагаа явуулж байж ч мэдхэм гэж Сөүл, Вашингтон бол үзэж байгаа юм. За мөн үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кин Хё анхудаа улсынхаа айрамтаа танилцсан байна. Тэрээр Гангвандо дахь айрамд айлчлан Хойд Солонгосын өдөөн хадгалгаас сэргийлэхийг шаардсан юм мэдээллийг бол Eagle цэгийн сайтад нийлсэн байгаа. За та бүхэн энэ мэдээллийн дэлгэрэнгүй хэрвээ орж сонирхохыг хүсэх юм бол манай Eagle цэгийн захин хуудасаар зочлохыг урьж байна. Анхаарал хандуул үзэх хүмүүст та бүхэнд баярлалаа. Халуун сэдв хөтөлбөрийн түрээд өндөрлж байна. Маргааш 22 цагта энэ цагта шинэ сэдвтэйгээр эргээд уулзъя. Түр баярлалаа.